Тэмдэглэлийн дэвтэр бүтэн хөлбөр зохиолыг бичиж дуу оруулсан Мөнхөрдөн. Тэнгэрийн хаяг улаан туяа бүрхэж нар гуниг хөврүүлэн уулын загваррав. Нүдэнд нь өртөх дэлгүүр бүрлөө орж нэгэн зүйлийг л асууж гарна. Айсан зүйл нь олдсонгүй. Байн цагаан харцаар годамжаар сандарсан залуу гүйсээр ашгүй нэг айсан зүйлийн олж гардан цав цагаахан сарнай барьсаар гарч ирэв. Хүний амьдрал тааварлах аргагүй олон зүйл болно. Тэр дундан өвчин зовлон гэдэг ээлж ирэхгүй хийсч ирдэг нь орвогийн хамгийн хатуу үнэн. Буцаамар санагдсан ч буцааж болохгүй энэ амьдралд үнэнтэйг нь нүүр тулахаас өөр аргагүй билээ. Өрөн өвдөхөөс илүү хайртай хүн чинь хажуу чинь өвдөө дэвдэх хамгийн гаслантай. Болдог бол оронд нь өвдмөр санагдах үе ч маш олон. Гэсэн ч яаж ч болохгүй гүнэглэмар уйлмар. Гардан барьсан цагаан сарнайхан гэмтэхгүйгээсэндэн ингэртэн Нимбагигч нь барьсаар эмнэлгийн үүдэр оров. Орж ирсэн дэрүүд нь эмнэлгийн эмч совилагч нар нүднийх нь урдуур гүйлдэж харагдана. Гардан барьсан сарнайхан улам ингэртэн шахан тэврээд миний ханал биш гэсээр гайрд гэргийнхэн хэвдэх өрөөг зөвглөв. Өрөөнд ордох бүрд хажуугаар нь зүрх хэмж совилагч нар тоолхоохон доош гудайлган зөрнө. Дэх бүрд нь түүний сэтгэл зүсэгдэн өвдөн. Хаалганын эхнэрийн хэвдэх өрөөлөө оров. Бүх зүйл дуусчээ. Эдхэн цагийн өмнө жаргалтай инээмсэглэл тодруулан түүнээс цагаан сарын нэхэн хэвдсэн эхнэр нь амьсгал урааж. Чиний загсан цэцгийг авчирлаа. Үнэхээр гоё үнэрдэх юм. Минийх нь яагаад надаар тоглоно вэ? Гэж эхнэрийн хэвдэх орны хажууд сөхрөнсөв. Гагцхүү энэ өрөөнд гуниг хамгийн ихээр хөврөнө. Барьсан сарнын дэлбэн газарт өөрөн унаж түүн дээр залуу эрийн нөлмөс тосож харагдав. Орвоо гэдэг ийм л хатуу юм. Эхнэрийн хор тавдраар алдаад сарын хугацаа өнгөрчээ. Гэртeenч бараг догдхон болж өдөр шөнийг ялгалгүй уун суусаар. Түүний хувьд цаг хугацаа зогссон мэт. Амьдралынх нь анхны бөгөөд сүүлчийн хар өөрийг нь орхиод үрд явсан гансарсан хэвээр. Цогтуухан байхтан эхнэртэй бэлгэлж байсан түүний нандинан хадгалдаг байсан аль чорнд Нимбагигч нь боосон зүйдэг болов. Задлаж үзв. Тэмдэглэлийн дэвтэр байв. Хавцыг нь зөвхөн харлаа. Өнөөдөр 2015 оны 5 сарын 27. Анх удаагийн тэмдэглэлийн дэвтэр хөтлөж бай. Гэхээ эхний мөрийг уншаад дэвтрийг хав. Залуугийн нүднээс нөлөөмс өөрөн ирэхгүй урсав. Уг бичигдэн үлдсэн өдөр тэр дүүнтэйгийн анх уулзсан өдөр байв. Эсэг сэтгэлийн тайвшруулан суугаад цааш уншихаар хавцыг дэлгэв. Өнөөдөр нэг залуу надтай яриа өдсөн. Эхэндээ би тоогоогүй л дээ. Гэхдээ түүний бие авч явж байгаа байдал, яриа бас түүний тэр инээмсэглэл надад үнэхээр таалагдсан. Тэр намайг хөргөж өгөхөө гэд би шууд л зөвшөөрсөн. Гэхдээ би ийм өнгөмсөх хүн биш шүү. Ягаад ч юм түүнтэл зөвшөөрч гисэн юм. Би баг зэрэг уусан байсан л та. Тэгээд л түүний яриа надад таалагдсан байж магадгүй.
Бид хоёр их зүйл ярьсан. Юуны тухай гэж юу? Энэ дээр бичмээргүй байна. Нэг л мэтэд гэрийнхээ гадаа ирж гисэн байсан. Бид хоёр дугаараа солилцсон. Одоо шөнийн 23 цаг өнгөрч байна. Яагаад ч юм нойр хүрдэггүй. Магадгүй түүнээс мессеж ирэхийг хүлээж өгөө байх. За худлаа. Би унтлаа. Эмийн эхний хуудас дуусав. Үнэндээ би ч бас мессеж бичгийг хүсэж байсан. Гэвч зориг хүрээгүй юм. Гэсээр дараагийн хуудсыг сөхөв. 5 сарын 28. Өнөөдөр ажил ихтэй байлаа. Дараг над руу ууралсан. Би юу ч хийгээгүй байхад ч үдээ. Дээр нь өчигдрийн залуу юм бичээгүй. Намайг бараг мартсан байх. Ер нь анх уулзсан хүнийг ингэж хүлээгээд догдолдог бүсгүй надад зөөр байхгүй байх. Шал тэнийг юм. Ажуугийн хуудсан дээр 5 сарын 30 хэмээн эхэлж. Нэг хоног гэрдэн ирж хонсонгүй. Ажлаар хөдөө нутг руу яваад ирлээ. Би 2 хоног хөдөлсөн ч надад энэ өдрийн тэмдэглэл үнэхээр их таалагдж байна. Уур бухимдал, жаргал, зовлон гэдэг бүхнийг би энэ дээр үлдээж болох юм шиг сэтгэл үнэхээр уучрах юм. Дараагийн хуудсыг эргүүлэн харав. 5 сарын 31. Өнөөдөр дахиад л онцгой өдөр байлаа. Дараг дахиад л над руу ууралсан. Тэр хүн ер нь байнга ууртай байдаг байхаа. Эсвэл би буруу зүйл хийдэг юм болов? Усан дарах гэсэн халуус тасарч хаж. Би үнэхээр бүтэхгүй хүн юм аа. Заримдаа гэрлийн унтрахаас ч яах юм. Магадгүй би ганцаардаж байгаа юм болов? Эмийн хэсэг зайваад дахин бичигдэж. Сая нөгөө залуу мессеж бичлээ. Маргааш уулзъя гэд. Би ч шуудхан зөвшөөрсөн. Тэр намайг хөнгөн хүүхэн гэж бодох болов. Яагаад ч юм догтолж байсан болохоор л тэгэд биччихсэн юм. Ямар ч байсан маргааш уулзахаар боллоо. Нойр хөрөхгүй нэ. Өөрийнхөө дуртай дог сонсоод унтахаас сайхан амраарай. Хэмээн хуудас төгсөв. 6 сарын 1. Би үнэхээр ядарлаа. Өнөөдөр өглөө эрт ажил дээр байж байгаад орой нөгөө залуутайгаа уулзсан. Бид хоёр парк орсон. Зөнтөн хөвгөлдсөн. Гэхдээ магадгүй зөвхөн миний хувьд тэг санагдсан байх. Анх уулзахтан элен далангүй ярьж байсан атал тэр залуу өнөөдөр байгаагүй. Нэг л бүрэг яг л надад залгсан байртай. Би түүнд таалагдаагүй байх. Ингэж бодохоор л чэйжд нэг хүнтөр өргөд байх юм. Би арай түүнд дурлжсэн юм биш байгаа та. Тэр намайг хүргэж өгөхдөө орой мессеж бичнэ гэж салсан. Одоо хүртэл байдаггүй. Би түүнийг хүлээгээд байгаа юм биш шүү. Зөвхөр л за унтлаа. Эмийн хуудас дуусав. Залуу дэвтрийн хуудсыг аав. Жирийн дэрэн эвтэйг нь тавиад чайшаа хамсав. Сар эдийний гарчээ. Өдөд өгж оржлон гүн харанхуй нойлож. Би дөрөдөр үнэхээр зандарсан юм. Чамайг тийм хөөрхөн байна гэж бодож яваагүй. Гэж тэнгэр дөгөх хотдыг гарааран атган зогсов. Эцэгхэн зогсоод буцан сандал дээр нь сууж тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг эргүүлэн уншив. 6 сарын 5. Хэд хоног ажил ихтэй. Дээрээс нь бичих юм үнэхээр олдсонгүй. Өнөөдөр л бичлээ. Нөгөө залуу дахиад мессеж бичсэн.
Өнөөдөр хоолнд орохоор хорьсон. Би ажлаасаа шууд очино. Тийм болохоор гангалахгүй. Түүнд дэлбэрзэл амтан харагдах багтай. Тэр өнөөдөр дахиад нэг их юм яриаггүй. Би яриулах гэж их үзсэн л дээ. Тэгсэн ч бүтээгүй. Магадгүй би тэрийн харилцаа ингэсгээл дуусгах бах. Жохон гүнхэлмаар л юм. Сайхан амраарай. Миний хамгийн сайн найз Дэвтэр минь. Эмэн уудас дуусаж. Уудас бүр дээр бичигдэн үлдсэн өгс бүр түүний сэтгэлийг нүгс. Амьдралын хэм маяг мэдрэмжийг агуулсан үгс. Дараагийн хуудсыг сөхөгдөн залуу догтлоно. Магадгүй энэний ард намайг юу гэж харсан нь бидсэн байгаа. Энэ дараагийн өдөр бид хоёрын хувьд чухал өдөр. Эмийн дотрон төсөөлөгдөн хуудсыг удаанаар эргүүлнэ. Арамсалтай нарын хуудсанд юм бичигдээгүй байв. Дараагийн хуудсыг зөвхөн харв. 6 сарын 7. Өчигдөр би галзуурах гэж юм бичиж чадсангүй. Тэр надад үерхэх санал тавьсан. Би одоо хүртэл хариуг нь хэлээгүй. Би үнэхээр тогтолж байна. Өчигдөржингөө түүний тухай бодоод өнөөдөр л ухаан орох шиг боллоо. Тэр яагаад тэгж асуусан юм бол үнэхээр надад хайртай болж гисэн юм болов? Эсвэл зүгээр л тоглоод уу? Би хариуг нь юу гэж өгөх вэ? Ууланд зөвшөөрч өгмөр л байна. Хэрвээ би тэгвэл хөнгөн хүүхэн болчихно. Тиймээс сэсэгдэн харахаар шийдлээ. Гэхдээ л тогтолж байна шүү. Маргааш тэрийн бичих байх. Тэгэхт нь би хариуг нь хэлэх хэрэгтэй. Зөвшөөрөх үгүй юу? За маргааш ingөр тангуултay. 6 сарын 8. Өнөөдөр өдрийн цагаар тэр мессеж бичсэн. Би хариуг нь саяхан бичсэн. Үнэхээр ажил ихтэй байлаа. Өдөр хоног ийм л өнгөрдөг. Яг л үржүүл хийж болохгүй юм шиг ажил гэр ингэж л өнгөрдөг. Миний амьдрал тэр гомдсон болов. Хариуг нь удаасанд. Түүнээс одоо хүртэл хариу алга. Сони юм би хоол идмээрхүү байна. Яагаад ч юм миний сэтгэл таагүй байна. Ингээд шууд ундчих уу? Тэр хариу бичвэл би хариулах ёстой юу? Бичихгүй бол би өөрөө эхэлж бичих юм уу? Гэхдээ би чадахгүй шүү дээ. Би чинь эмэгтэй хүн. Эмийн хуудас дуусчээ. Залуу дотор нь тэр өдрийг төсөөлөн яагаад дүнд хариу бичээгүйг дотор нь бодно. Тэр өдөр найзуудтайгаа жоохон гарсан билүү. Утасны цэнийг дуусаад. Дүүний мессежийг хараагүй байсан. Өглөө болсон дөрөвдөн хариу бичсэн санагдаж байна. Тэр өдрөөс л бид хоёрын харилцаа эхэлсэн. Гэсээр дараагийн хуудсыг хурдхан эргүүлв. 6 сарын 9. Нийлийн томор бичигдэж. Тэр хариу бичсэн. Өглөө бичсэн. Би ажилдаа байгаад цайны цагаараа л харсан. Намайг сансан гэсэн. Би энийг уншаад үнэхээр их тогтолсон. Яг одоо өөрийгөө ч ойлгохгүй байна. Гэхдээ би хариу өгөөгүй. Би дүнд зөвшөөрчих үү? Одоо би бичих ёстой. За ямар ч байсан арайд болъё. Эцэг хөмөр хоосон байгаад шинэ мөрнөөс өөрөнгийн бэхэр тодхон бичигдэн үлдэж.
6 сарын 9-ний 7 цаг 53 минут. Түүнд би зөвшөөрсөн хариугаан хэлв хэмээн бичигдсэн байлаа. Үүний цадах мөрдүүд хоосон үлдэж дараагийн хуудас эргүүлэн уншив. Гарч игэсвэл онсаар тавигдаагүй эхлэв. Сүүлийн хэдэн өдөр миний амьдралдаа төсөөлж байгаагүй орон мөч бүр ад жаргалаар дүүрэн байлаа. Би анх удаага л хүнтэй үерхэж байна. Орой гарсан дараахан ингэж яриад суух жоохон сонирхол юм. Гэхдээ үнэн шүү. Тэр өглөө болгон намайг гэрээс авч ажил өргөж өгөөд орой ажилд харахаар гэр төргөж ирдэг. Энэ нөгөө жинхэнэ хайр гэдэг юм болов. Мэдэхгүй бодох төдийдэл зүрх хүчтэй цоглож байна. Тэр маргааш өглөө бас ирэх байх. Би эрт унтах хэрэгтэй. Тэгж байж л түүнийг хүлээлгэхгүй эрд сэрнэ. За, сайхан амраарай. Миний хамгийн хайртай 2 дахь зүйл минь эмээн бичигдэж. Уудс бүрийг нь эргүүлэн үзнэ. Хайртай ханыхан бичсэн үгс бүрийг шимтэн уншина. Нэг чимэр дээр түүнийг муулалгүй үлдэж. Уудс бүр дээр догтлсон сэтгэлэн бичиж түүнд ямар хайртайхан ээжнэн их хайртай болсноо хүртэл бичин үлдээж. 7 сарын 15. Бид хоёр 5 хоногийн цугаалганд яваад ирлээ. Би чамайг үлдээсэнтэй харамссан шүү. Бичих юм үнэхээр их байсан. Заримыг нь мартаж гэж. Гэхдээ санаа тодхон үлдсэнийг бичин үлдээе. Хойлохна дүүдэг галын дэргэд суугаад түүний гитар тоглохыг нь сонсоод суух надад үнэхээр гоё байсан. Мэдээж бид хоёр унтах болон шүү дээ. Нэг майханд хоёулахна. Үнэхээр би догтлсон. Бас жоохон айсан. Магадгүй миний анхны шүнж байж магадгүй өдөр. Бид хоёр биений тэмрээд хөвдсөн. Би муу эмэгтэй байх. Би түүнийг хүсэж байсан. Гэхдээ тэр юу ч хийгээгүй. Би жоохон гомдсон. Маргааш нь урдын адил өнгөрсөн. Бид хоёр хөгжилдэж, моолидэж оройг болгосон. Өчигдөр шөншигэл өнгөрөх байх гэж би бодсон. Гэхдээ би чааш нь бичиж чадахгүй нэ. Ямар ч л байсан миний анхны шин гайхалтай байсан. Энийг бичиг төдийдэл нүүрээр минь халууд өгч байна. Дараа өдөрч тэрний дараа өдөрч адилхан байсан шүү. Эмээн энэмсэглэ тавин үлдээж. Уудс бүрд чингэхэд түүний хайр эгэл бас өөхтөр нь санагдана. Дараагийн хуудсыг зөвхөн уншихад өөр ирэхгүй догтолж бас үлээж байснаач нуусангүй. Эдийн өглөө болжээ. Нар зөнхөр өрөө гэрэлтүүлж тусав. Залуу эрхий долоор хуруугаран өднийхээ хонхорхой гухан байгаад сандлаасаа босож орон дээрэн хажуултан хөвдөв. Удалгүй тэр гүн нойрондон автана. Дэрвгэр цагаан балаж өмсөж нүүрэнтэн жаргалтай энэмсгэл тодруулсаар төвнлүү дөхөх амар хайрт гэрхийг нь толдно. Харамсалтай нэг хурж болохгүй зүйл мэд. Ойртох бүрд төвнөөс холдно. Агаар замхран алга болохгүй залуу сэрв. Үл ялгхэн дэрн нарж гаш өдөл сэтгэлийнх нь гүнийг дэвтээсэн мэт харагдана.
Залуу болсон даруйдан өнөг тэмдэглэлийн дэвтрийг гартаан барьж хуудсыг эргүүлэн уншив. 8 сарын 10. Өнөөдөр тэр манайд ирнэ. Анх удаахан ирж байгаа юм биш. Бүр ирэхэр болж байгаа юм. Ингээд би нөхөртэй хамт амьдрах хантай боллоо. Үнэхээр догдолж байна. Би хоол бэлдсэн. Ягаад ч юм надад амтгүй санагдаад түүнд таалагдасаа билээ. Яг одоо би хаалга руу ширтээ сууж байна. Яна хонх тарж байна. Тэр байх. Би завтай үедээ түүнээс нууцаар өдрийн тэмдэглэлээ хөтөлнө. Эмийн хуудас төгсөв. 8 сарын 15. Хэд хоног бичиг цавгүй үнэхээр жаргалтай өдрүүдийг өнгөрүүллээ. Сэтгэлд минь энэ хоригдж байгаа зүйл хайр үстэй. Гэхдээ бүх зүйл хурдан хорнод байх шиг. Магадгүй хурдан дуусчихгүй үстэй. Энэ мөч хорон бүрийг энэ чигээр навч үлдмээр байна. Ойрд цавгүй биш. Жаргалтай байгаа болохоор бичих боломжгүй байгаа шүү. Удаагүй тэр ажлаа дараад ирнэ. Хоол ихгүй бол болохгүй. Хуудас бүр дээр бичигдэн үлдсэн энэ хэдхэн мөр. Дүүний бүхэл хорон бүрт мэдэрч байсан тэр мөчүүдийг шингээж. Дараагийн хуудсанд юу бичигдсэн бол гэхээс дээдсэн ядан догтлож байлаа. Хуудсыг эргүүлэн уншив. 8 сарын 30. Ийм бичээд цай авчээ. Хуудасны сүүлийн мөрөнд уйлмаар байна гэж бичигдэж. Хажуугийн хуудас мөн адил үгс давтагдсан бичигдэж. Арын гүцэнд юу байгаа бол гэхээс сандарч тэр өдрийг эргүүлэн долгоотон бод хийх гэж юм байхтан хуудсыг эргүүлв. Тэр над руу уралсан. Бид хоёр жоохон маргалдсан ч түүнийг тэгж урдлана гэж би бодоогүй. Тэр гараад явсан. Би гарч явснаас нь хойш уйлж байна. Яг л энэ нулимс хизээ зогсохгүй мэт. Би яах ёстой юм бэ? Тэнтэй хурдан эхэлсэн харилцаа минь ингээд хурдан дуусах ёстой юм болов уу? Эсвэл би хоёулаа өөрт хамт байна гэж төсөөлсөн юм болов уу? Тэр эргэж ирэх болов? Би санаад байна. Дараагийн хэдэн хуудас дээр онсар байх хэдийч дээр нэм бичигдээгүй үлдэж. Залуугийн гар цэнд үл хөлөг гоног хорно. Тэр үед хийж нэм бибидэн уурлан байсан ч хармааргүй байна яв гэж хэлж байсан ч тэр түүнийг санаж байж. Ингэж бодогддгийн төлөө залуугийн жээж хүндрээд ирэв. Бол харж чөлөө жээж рүүн шидэгдсэн мэт. Хуудас бүрийг удаанаар эргүүлэхдээ амундан уучлалгүйж шивнэнэ. 9 сарын 15. Бараг сарын хугацаанд бид хоёр хоорондоо маргалдаж өнөөдөр л бие бинийгэн ойлгож эвлэрцгээсэн. Биенээсээ хол байх энэ хугацаанд би түүнд ямар их хайртайхан ойлгосон. Тэр л байхгүй бол энэ амьдрал дэндүү уйдгартай юм. Би түүнийг байхгүй хооронд их зүйл уншиж судалсан. Үргэлж азаргалтай хосод гэж байдаггүй юм байна лээ. Муудал зөвхөн олон гардаг юм байна. Хичнээн буруу байсан ч би биенээсээ хөөшлөхөж хамт байх нь чухал юм байна. 9 сарын 15. Би энэ өдрийг хизээч мартахгүй. Надад тэр байгаа. Тиймээс үүнээс цаашдаа би энэ дээр бүхнийг бичнэ. Эмийн хуудас дээр бичигдсэн зүйл дуусаж. Доод талд нь хоёр бэцхэн хүүхдийн зураг зуржээ.
Хоёулангийнх нь царайнд мишэл тодорсон харагдана. Өдөр болгоныг нэгэнгүй бичин дэмдэглэж аз жаргал үнийг бас сансан сэтгэлийн бичиж үлдээсэн бэцхэн тэмдэглэлийн дэвтэр. Нэг л хүний дурсамжийг шингээж дахиад хязгаарч инехгүй тэр нэгэн хүний баяр баясгалан агуулж өөдгөр үнгийг нь хүртэл ганцхан өөртөө шингээсэн дэвтэр. 9 сарын 27. Өнөөдөр үнэхээр хачирхалтай өдөр байлаа. Бид хоёр хөөхөдтэй болж миний дотор эцхэн зүрх цохилж байна. Ямар хачирхалтай зүйл вэ? Ингээд бид гурвуулаа болох нь. Ийм бичигдээд дараагийн хуудснууд алга болж нэлийн олон хуудас урагдсан харагдав. Дараагийн хуудсанд 11 сарын 3 хэмээн гарчиг дэвж. Би юуг буруу хийсэн гэж би хичээсэн, хайрлсан, баярлсан. Гэтэл тэр би тэрийг хүссэнгүй. Голоод яваад өглөө. Өнөөдөр бид хоёр хоорондоо бараг юм яриагүй. Түүнд ч бас хэцүү байгаа багтаа. Тэгсэн ч түүнд тэрвэрлэхийг хүсэж байна. Тэгээд уйлмаар байна. Энэ үед л залууг нь төвчин байсан нулимс асаагарав. Хоолон зэнгэрж бэгшин уйлна. Орводод жаргал болон ирсэн бэцхэн хүн тэр өдөр энэ хоёрыг орхиод будсан өдөр. Дэндүү аз жаргал баяр баясгалантай байсан учраас энэ гүнийг төсөөлхийн аргагүй хүндхэн ирж. Би яагаад ганцхан хөөрхөн бодсон юм бол надаас илүү түүнд хэцүү байх нь үдээ ч үдээ. Ядаж ганц удаа тэрвэрэд харагдахгүй явтаа. Тэр минь ямар удаан твдсэн бол би ямар арчаагүй байгаа вэ? Ийм хүнийг ямар удаан хайрлаа вэ? Дэвтрийг ширийн дээр орхив. Зайшагаан босон цонхууд ширтэн. Үлсийн цанаас цохоохнаар залуугийн царайг хийж газар даган өрсөх нулимсийг нь гадаана. Яг л түүнийх нь гар мэт дулаахан бас зөөлхөн энэ. Өдөр шөнийг ялгалгүй эхнэрийн тэмдэглэлийн дэвтрийг уншин суусаар уудас бүрийг нэрхүүлэгтэн өөрийнх нь үзэн идэж. Уудас бүрийг нэрхүүлэн уншигтан түүнийг илүү их хайрлана. 12 сарын 31. Миний хамгийн дуртай баяр өнөөдөр би өглөө маш эрт болсон гэж сэрсэн л дээ. Тэгээд хажуудан хэвдэх энэ залуугийн ундгийг харсаар байгаад 2 цаг гарan хэвдэж эхэж. Би одоо ч түүнийг ширтэж байна. Саяхан бид хоёрын хувьд үнэхээр аимшигтай өдрүүдийг өнгөрүүлсэн. Энэ ном бид хоёрын бүхэл гүнхийг аваад яваадсан. Шинэ бүх зүйлийг шинэлэг бас аз жаргалтайгаар эхлээсэ. Өдөр чинь үнэхээр завхаа байлаа. Хоолунд гэр орноо цэвэрлэн гээд одоо л амс хийж байна. Манай газар үнэхээр том. Энд өгөх гэж байгаагаа ч мэдэхгүй зөнтөө олон бэлэг доорн тавьчихсан. Оол нь би авсан л да. Гэхдээ яагаад авснаа ч мэдэхгүй байна. Бас хөөхтийн хостол авсан. Үнэхээр жижиг. Зүгээр л надад таалагдсан болохоор он гарахад
эдхэн цаг үлдлээ. Бүслийн би ганцхан чам шивний дараажилж хийсэн түүний дараажилж хийсэн би ижлэхэн зүйл үзнэ. Түүнтэйгэн өвгөн эмгэн боллон хамт амьдармаар байна. Энэ хүсэл зөвхөн чи бидний нот шүү. Шинэ нар уулзцгаая гэж 2015 оны сүүлийн тэмдэглэл дуусч. Дараагийн хуудсыг эргүүлэхээс өмнө залуу гэрээсээ гарахаар болов. Хэдэн өдрийн мэдээлгүй уншсан тул байн тамирдж ихэд солилцсон байв. Хэдийн өдөлжээ. Хамгийн хор харагдах онгорхой дэлгөр зүглэн. Хэдэн өдөр тасралтгүй ууж төөнийхэн дараа гэрээсээ харалгүй байсаар сая нэг толгоогоо цогцолгож байгаа нь энэ. Өмсөн хөвдсөн халтардаж царай зүсэн дээж анхаарахаа болсон тэрээр хөдөөн зөө чадан явсаар дэлгүүр оров. Дэлгүүрд удалдагчаас өөр хүн байсангүй. Он сарайг нь чарлгүй бэлэн идэж болох зүйлсийг авсаар дэлгүүрээс гарав. Гэртэн орж эдгүүрөө хазаж идсэн болоод дэвтрийн хуудсыг дахин зөвхөн уншина. Өнөөдөр 2016 оны хамгийн анхны өдөр. Өнөөдөр өөлхүй тэнгэр үнэхээр цэлмэг харагдаж байна. Өдөр дулаахан байх бололтой. Өнөөдөр бид хоёр гадуур гарахаар төлөвлөсөн. Гэхдээ тэр босоогүй л байна. Түүнийг сэрдэл энэ жил түүнтэй хиймээр байгаа зүйлүүдийн бичмээ санагдлаа. Эхлээд би салхинд гармаар байна. Хүн явдаггүй, очдоггүй газар зөвхөн түүнтэйхэн хамт. Чинхэн орсон цасан дээр мөрөн гаргаж, тэнгэр ширтэж, юу ч бодолгүй хэвтмээр байна. Дараа нь би гулгамаар байна. Гэхдээ би чадахгүй л дээ. Гэсэн ч түүнтэй хамт байвал чадах хэмжээг санагдаж байна. Тэгээд зөндөө олон кино хамт үзнэ. Болцоонд явна. Өглөөнөөс өдөж хүртэл бүр шөнө хүртэл. Мэдээж 100 хайсаж хамаагүй хамтдаа зугаалмаар байна. Тэгээд энэ оны хамгийн том хүсэл минь дахиад боломж гарвал дахиад боломж олдвол хөөхөдөө болмоор байна. За тэр сэрж эхлэв. Өнөөдрийнхөө зэн сайхныг оройн ирээд бичиж тэр баяртай. Өнөөдөр үнэхээр хөвгөлтэй өнгөрлөө. Яг л миний хүссэн зүйлийг тэр мэдсэн юм шиг. Би тэр салхинд гарсан. Ожиг зөндөн алгасныг тооцвол ойдсан дараа үнэхээр жаргалтай байсан. Би өвөлд жоохон дургүй. Үнэхээр хөөтөн үлрэл шүү дээ. Цасны жавар, хөөтийн салхи гээд би бараг өнөөдрийг хүртэл үзээ яддаг байсан байх. Гэхдээ өнөөдөр л би өвөл ямар сайхан үлрэл вэ гэдгийг ойлгох шиг боллоо. Цас тийм хөөтөн биш юм билээ. Эсвэл тэр минь байгаа болохоор л тэг санагдсан юм болов уу? Ямар ч байсан өвөл би дуртай болсон шүү. Бас цасанд. Гэхдээ маргаашнаас бид хоёрын ажил эхэлнэ. Дахиад л завгүй өдрүүд өргөжлөхөнтэй. Би түүнтэйг илүү их хөгжилдмөр байна. Гэхдээ зүгээр үсттэй. Өөр тонд байх юм чинь бид хоёрт зөндөн цаг гарна. Сайхан амраарай. Үгс бүрдэн түүнийг харшин гэж. Яг л түүний хажууд одоо хүртэл тэр түүнийг хайрлаа сууж байгаа бид. Мэдрэгдэх энэ мэдрэмж залуугийн уйдхар хүнийг улам нэвнэ. Нэг л мэдхэд энэ бяцхан дэвтэр талдан оржээ. Уудас зузаан байсан ч
хуудас эргүүлэх бүрд нэнгэрч, цааш явах бүрд хуудасны тоо багасгах бүрд залуугийн сэтгэлд гуниг орно. Энэ дэвтрийн хуудаснуудыг дуусгачихвал түүнийг их хайр бас тэр нэгэн бүсгүй өөр дүүнээс холдох юм шиг санагдаж, үлдсэн хуудас бүрийг удаанаар бас тайван уншина. Дурсамжинтай аялан багтан бидсэн энэ зүйлс зүгээр л нэг хүний өдрийн тэмдэглэл биш. Бүгэлгүтэн нэг хүний амьдрал, нэгэн эмэгтэйн зүрх сэтгэл, хайр, гүниг, уйтгар, жаргал, зовлон гээд бүхэл зүйлийг нь агуулсан. Түүний хувьд юунаас ч илүү эрдэнэ мэд зүйл байв. 2 сарын 14. Өнөөдөр хосуудын өдөр, эмэгтэй иргэдэд жиглаад өгдөг өдөр гэсэн. Би ийм баяр тэмдэглэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй. Энэ тэндээс юм уншиж олж мэдэх гэж их хичээсэн. Тэгэд өөрийнхөө гараар жиглаад хийж өгмөр санагдлаа. Азар өнөөдөр би амарч байгаа. Тэр ажилдаа явсан. Ирэхээс өмнө үнэхээр гоёмттай юм хийнэ. Нэг л сайн болсонгүй. Үнэхээр муухай харагдаж байна. Амтанч гэж зүгээр л харж эхлээд болж өгч. Би маш их хичээсэн. Даанч хийж болсонгүй. Дэлгүүр гарч түүнд бэлэн чоглоод авч өгөхөөс төлхөр эргүүлэх чимээ сонсогдлоо. Арай тэр тараад ирж байгаа юм биш үсттэй. Хитний морой болж гисэн юм уу? Тэр байх нь. Иннээс л өхөөс тэр намайг шоолж инех багтаа. За яхав. Дараа жил илүү гоё юм хийнэ. Тэр намайг шоолсон. Зөндөн хинээсэн. Би дахид түнд ийм юм хийж өгөхгүй. Хүнийг ийм хичээж байхад муухай юм. Эминг түүний энэ хуудсан дээрх тэмдэглэл дуусав. Би чамайг шоолоогүй шүү дээ. Зүгээр баяр үлсэн юм. Агуутайгаа л дэв жаргалтай байсан баг. Дараа жилчгсэн жинийхэн хийсэн гайшин амтыг хамсмаар байна. Эмийн хэлэхтэн зэрэгцэн дэвтэр дээр тусах нулимс дэвтрийн хуудсыг наргана. Үүнээс цааших хуудасч мөн адил онцоор байгч дээр нэм бичигдээгүй үлдээж. Хоосон хуудас бүрийг эргүүлэхдээ залуугийн сэтгэл түгшин байлаа. Өөрзөл битсэн байхаж хэмээн дотрон горцсаар эдэн хуудас өнгөрсөний дараа 6 сарын 2-нд юм бичигдэж. Хэд хоног эмнэлгээр яваад өнөөдөр л гэрт ирлээ. Би яг юуг буруу хийсэн хүн болоод эсвэл орд насандаа тийм их нүгэлтэй байсан юм болов. Надад тийм ч их цахилтайгүй гэсэн. Ямар их зүйлийг энэ хүнтэй хамт хийхийг төсөөлж мөрөөдөж байсан билээ дээ. Би түүнийг ойлгохыг хүссэн. Тэр надаас болж хэлсэн. Би ийм хөв тавилантайгаа мэдсэн бол түүнтэй хизээч танилцахгүй байлаа. Яагаад заавал би гэж яагаад заавал надаас болж тэр зовх ёстой гэж үнэхээр хүсэхгүй байна. Үнэхээр хүсэхгүй байна. 3 сарын 3. Өнөөдрөөс эхлээд би гэртээ ганцаараа байхаар болсон. Дахиад ажилдаа явах хэрэггүй. Энэ хөвдөн харанхуй өрөөнүүд донд ганцаарх нь түүнийг эрх хүртэл хүлээх хэрэгтэй. Тэр ажилдаа явахгүй гэж их зөрүүдэлсэн. Надтай хамт байх гээд гэхдээ амьдрах хэрэгтэй шүү дээ. Мөнгө хэрэгтэй.
Яг одоо надад айн болж байгаа ганцхан зүйл гэвэл чи л байна. Миний толгой үнэхээр их өвдөж байна. Түүнийг ажлын дараад ирдэл зориг тусдаг юм уу? 3 сарын 4. Өнөөдөр өчигдрийн шиг л байлаа. Бидэрхий гонхтой юм. Гэхдээ нэг гоё зүйл нь би өчигдөр олон ангитай кино эхлүүлсэн. Үргэлжлэгийг нь одоо үзлээ. Цаг нөхцөх сайхан боломж шүү. 3 сарын 10. Миний үзсэн кино дууссан. Би бүгдийг нь үзээд дуусгасан. Тэр кинон дээр нэг сахиуцсан тэнгэр, нэг эмэгтэй хоёрын хайр сэтгэлийн тухай гардаг. Энэ киноны анги болгоно нь уйлмаар үнэхээр гонхтой кино байсан. Яг л би тэр киноноос өөрийнхөө амьдралыг олж харах шиг болсон. Гэхдээ тэр кино ач жаргалтай төгссөн. Миний амьдрал дээр кино шиг төгсөхгүй байх та. Бодохгүй дулаархаар тэр намайг зөндөө хөдрөөр дагуулж явна гэсэн. Бид хоёрын хамт байх сүүлийн цон шүү дээ. Би заримдаа бодох юм. Хэрвээ би одоо алга болж ихвэл тэр хэрэг шаналх бол магадгүй нүдэн дээр нь үхэж байснаас л энэ дээр байх. Түүнийг ажлаа дараад ирэхэд нь хоосон хүн дээгэр өгтөж харанхуй өрөөрнүүд үйл ялэг амар бас муухай санагдах байх та. Гэхдээ хэзээ нэгэн өдөр болох л зүйл. Тэгсэн ч ядаж энэ үлдсэн хугацаанд тийм зүйл мэдрүүлж болохгүй тийм ээ. Би юу бодож байв? Сая түүндээ илүү их хайр халамж мэдрүүлэх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Түүнийг орхих хүртлээ. 3 сарын 11. Өнөөдөр урдын их өдгөртэй өдөр. Түүнийг ингэж хүлээгээд зуухаар энэ цаг бүр удаан яваад байх мэт санагдах юм. Би өмнө боддоггүй байжээ. Ер нь бодох тийм чиг цаг гардаггүй байсан байх. Хавар үнэхээр өдгөртэй улирал юм. Цаанаал нэг тийм цас хайлж өвлийн жавар харилсан ч одоо ч гадаа хөдөн байгаа. Би гараагүй ч гэсэн мэдэж байна. Учир нь би өдөр болгон энэ цанхаар гадаа алхаж байгаа хүмүүсийг хардаг. Тэд бүгд нэг тийшээ яран явцгааж харагддаг. Гэхдээ яагаад ч юм бүгд тийм нэг уйдгартай харагдаад байгаа юм бол нэг л санаа зовсон шинжтэй. Эсвэл би өөрөө тийм байгаа болохоор л энэ хүмүүсийг тэгж хараад байгаа юм болов уу? Аль нь ч байсан энэ хүмүүс өөрсдийн гэсэн зүйлтэй хайрлах, хамгаалах, бас яарах, бас дотроо хадгалах ёстой зовлонтой байх. Энэ өдөр ямар урт юм бэ? Гомдол мэдүүлэн бичигдэх хуудас бүр яг л жоохон хүүхэд аав ээждийн гомдож буймид эрэх дураараа бас ойлгомжгүй зүйлс олонтой бичигдэж явсаар нэлийн хэдэн хуудас өдөв. Энэ үед л өг тэмдэглэлийн дэвтрийг онсон цагаас хойш анх удаан нүүрэндэн нэмцгэл тодруулав. Дараагийн хуудас гэж чонон унших хооронд хэдийн шүндэд болжээ. Өглөөхөн дэлгүүрээс авч идсэн бэлэн идэх зөвлөс нь эдийнэ шингэж өлсөх мэдрэмж төрөв. Гадаа дэлгүүрүүд хаалхан барьсан тул гэртээ юм хийж идэхэр шийдэв. Балтгооны хүн өрөндөрж хөрөгчийн удлана. Хөрөгчний дээд талын хаалганд эзээ авсан нь үл мэдэгдэх хэдийн ширхэг хүнсний ногоо тал талхнаас өөр зүйл байсангүй. Байсан зүйлсийг бүгдийг нь хой талынхаа ширэн дээр гарган тавиад
Өргөгчний доод талын хаалгыг нээж үзв. Нэг хоолнд хийх хэмжээгээр тасалсан жижигхэн бөөрөнхий 2 ширхэг мах байв. Нэгийг нь гарган тавиад сандал дээр суув. Би юу чигээд байна та? Тэрнтэйгэн учирснаас хойш хоол хийгээгүй юм биш шүү дээ. Түүнийг хөвдсөн дараач хоол хийснээ санахгүй байна. Өргөлж хоолны газар даасал хоол авч байсан санагдана. Одоо яагаад гэнэт хоол хийж идмээр болов? Эмийн өөр дөгөн хэсгээр нь суухад хоолоо хийхээр босов. Гаргаж ирсэн зүйлсийн бүгдийг нь хэрчиж тогоон тийсэн халуун усандан хийж буцалгаад болгосон аядаад аягалав. Гөрөгчин дудан хадгалагдаад эдийнэ хадсан талхан шүлэн дүндүрнэ. Дэвдэд шүл рүү тасран унах үед албагдж идэнэ. Багхан хөгцсөний амт орсныг нь ч тоосонгүй. Багаар шүлэн албагдж эдэн хэржим махан удаанаар жажлан гэдсээр аяг шүл дуусав. Цонхоор сэрүүн сэлхүүлэнэ. Аяг шүл уусныхан дараа ширээгэн дэрлэн ундаг түүнийг сэрүүн сэлэх тоохгүй төлөв. Баг зэрэг сэрүүлзэхтэн завхан үлэлэх өргөв. Энд ингэж унтаж болохгүй штэ. Даарвал өвчин тосно. Цонхон ба цаахгүй яагаа вэ? Жимэн хамаг бие чинь хөвдөн болчихсон байна. Одоо босоорой гэж хэлээд хажуугийн сандал дээрээс босох аярд бүсгүйх нь дөр харагдав. Түүндэн хүрэх гэж хийчих авч хоёр гар нь хөдөлсөнгүй. Дуу гарган химэлэг гэсэн ч амнаас нь аваа гарсангүй. Дэмэл хайлтхан нээсэн нүд дээрээ ширдэж нулимс тослоолон харна. Бүсгүй сандлаас босож түүний ард ир зогсоод түүнийг дэврэв. Бүсгүйгээс нэг л дэм дулаахан зүйл мэдрэгдэж. Саяхан түүнийг дааруулан байсан хүүдийн салхиж алга болжээ. Залуу бодит орчин зүүд хоёрын ч ялах хаан байж. Бодит байсан ч зүүд байсан ч дөөнд хамаагүй. Яг л энэ цаг хугацаанд үрд үлдчихмээр санагдана. Онгорхоо үлдээсэн зонх сайлхэн тавсхийн хаагдах дуунаар залуудаж нисэрв. Хизээч дахин дохиохгүй тэр эдхэн хормын жаргалтай мөч зөөд байж. Үүнийг энэ тэр хинээс ч илүү мэдэж байсан. Тэгсэн ч урсах нулимсан хорж дийлсэнгүй. Залуу унтлагын өрөөлөгөн яаран босов. Орсон тариудан дэмдэглийн дэвтрийн нэн суулаа. 6 сарын 5. Өнөөдөр миний их удаан хүлээсэн өдөр. Бид хоёр аяллаар явахаар болсон. 14 хоног явна. Би уулын чамайг аваад явмаар л байна. Гэхдээ үлдээхэр шийдлээ. Тэр үеийн дурсамжийг зөвхөн түүндэл үлдээмээр байна. Би ирээд чамд жаалжуул юм бичнэ. Гэхдээ бүгдийг нь л бичихгүй. Тэр бид хоёрын нууц. Мэдээ чинь аялыг дуусаад би эмчилгээ хийх хэрэгтэй. Тиймээс хэсэгтээ эмнэлэг твдэх болох байх. Тэр үе чам дээр цаг минут бүрийн бичиж үлдээнэ. За баяртай. 6 сарын 9. Сайхан байх аяллан өөрөө сөдөгч эхлэв. Ямар сайхан зүйлс төсөөлж явсныг санана. Даан ч эхлэжгүй байх тань дуусаж эмнэлэг тэр твдчихлээ. Одоо эсэгтэн энэ твдэн эмчлүүлнэ гэсэн. Гүнхтэй байгаа ч гэсэн нэг баярламар зүйл тоолсон. Эмчилгээгээ сайн хийлгэхэд хагалахаа билүү мэдэхгүй нэг тийм юмд орж ихвэл идгэрч магадгүй гэсэн гол нь мөнгө. Тэр ч яахав.
Түүнийг би энээс илүү зовооморгүй байна. Нэр нь чамайг авчруулах гэж бүү юм болсон шүү. Нээгээд үзэж байгаа байх гэж ямар их санаа зовж байваа. Тэгж бодогдод идэл ичиж өхмөр санагдаж байна. Өөрийнхөө бичиж байгаа зөвлөлтийн өөрийнхөө дэвтэртийн өөртөөхөө ярьж байгаа хүн ичмээр үздэй. За түр баяртай. Одоо тэр хэрэг ёстой. Ингээд 6 сар дуусав. 6 сарын талаар нэгж зүйл нэмж дөрдөлгүйгээр дуусав. 7 сарын 4. Оройн 7 цаг 4 минут. Ойр дуулдсангүй. Тэр намайг зүгээр хэд байхтал надаас холдолгүй цахин суусаар өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Би хичнээн хэлсэн ч ууралсан ч тэр огтхон ч тоогоогүй. Дуугүй л миний гарнаас атгаад ажууд минь суудаг байсан. Заримдаа намайг хинээлэхийг оролдож гайчаачин юм хийн. Яг л жоохон хөхөж шиг. Өнөөдөр удаан гүйсний эцэст тэр харахаар болсон. Тиймээс би өрөөндөө ганцаараа байгаа. Тэгэхэд чамайг санаад юм бичгээр шийдлээ. Нар удахгүй жаргах төхөж байна. Шувууд жиргээд цонхоор зүзгсийн анхлог үнэрдэж. Энэ эмнэлгийн хажууд сургууль өгдөг бол л та. Энэ цонхноос харагдахгүй байгаач хөөхтийн дуу маш сайн сонсогддог. Заримдаа жоохон чихэн чирдэг. Гэхдээ тийм ч их бишээ. Надад хөөхтийн инээд таалагддаг. Эмнэлгийн хоол орж ирж байна. Жоохон байж байгаад өргөжлүүлж бичье. 10 цаг тэгдэг минут. Гадаа дулаахан орой байна. Өнөөдөр тэргэл сартай өдөр юм байна. Сар үнэхээр үзэсгэлэнтэй. Бас энэ гэлтгнэн дүүх хотод үнэхээр гоё харагдаж байна. Эцэг нэгэн өдөр би хин хотын нэг нь болох болов. Тэгвэл би тэр сарны хажууд гэлтгнах том одны хажууд үдгхэн одолмоор байна. Энэ гихтэн боломжгүй үсттэй. Сайхан амраарай. Дараагийн хуудснуудад ч юм бичигдээгүй байгч. Хуудас дээр туссан нулимсных нь мөр дараагийн хуудсыг давхарлан норгож өргөжээ. Тэрх өдрөөс хойш түүний би илүү муудсныг залуу сайн мэдэж байлаа. Ингээд дуусахгүй үздэн гихтэн хуудсыг хурдан эргүүлж эхлэв. Чимэн юу мэдэрсэн бол тэр үед гэж нэг их зовсон бол гэж бодсоор хуудсыг эргүүлнэ. Тэмдэглэлийн дэвтрийн хуудас дуусагдаж эдхийн ширхэг хуудас үлдэв. 8 сарын 16. Өнөөдөр их дулаахан өдөр байна. Ойрд би юм бичээгүй юм байна. Яагаад бичээгүй гэж юу? Миний бие муудаад. Тэгээд тэр бүр надаас салхан байсан. Тэгээд л бодлоо бичих юм байсангүй. Би өөрөөхөн өвдөж бүг бичлэлтийн биш. Ямарч байсан өнөөдрөөс би аваа гайгүй болсон. Гэхдээ би удахгүй байх. Яагаад ч юм мэдэж байна. Орой үнэхээр сайхан шүү. Одод гэлтгнэж сарны туяа цонхоор өрөө гэрэлтүүлээд л бас энэ зөөлхөн элбэг салхи баг зэрэг хүднийг нэс тооцвол үнэхээр гоё. Би түүнтэйгээ ийм сайхан орой болцохыг хүсдэг. Өнөөдрөөс эхэж миний өрөөнд нэг жоохон охин ирсэн. Үнэхээр цоглог, царилан охин байсан. Даанч тэр надтай адилхан. Тийм ч учраас энд хэвдэхэр ирсэн юм. Үнэхээр өрөвдөлтөй юм. Юу ч үзээгүй тийм жаахан охинд яагаад тийм хүнд өвчин охин вэ? Бурхан гэж байдаг бол тэр яг юу хүссэн юм бол?
8 сарын 18. Өгөн сарыг уншигтан залуугийн нүднээс саяхан тогтсон байсан нулимсэн дахин орсов. Энэ тэр түүнийг орхиж явсан өдөр байлаа. Үгс бүрийг нь алдалгүй тогтоох гэж бөөмит дахин давтаж амандан зөөлөн шивнсээр уншина. Түүнийг би цэцгэнд явуулсан. Мэдээж би цэцгэн дортой. Эмэгтэй хүн бүр дортой байх. Яагаад заавал одоо өнөөдөр явуулж байгаа юм бэ гэж юу? Тэрж бас тэгж асуусан. Би түүнд хэлээгүй. Гэхдээ чамд хэлье. Би өнөөдөр үхэх болохоор яаж мэдэж байгаа юм бэ гэж юу? Мэдэхгүй. Зүгээр л мэдэрч байна. Би түүнийг өөхөх үедээ хажуудан баялах их үсээгүүдийг цэцгэнд явуулсан. Би түүнийг ойлгохыг дахиж хармааргүй байна. Бас үхэж байхын ч харуулмааргүй байна. Тиймээс хэрвээ бурхан чи байдаг бол миний сүүлийн хүслийг биелүүлээч. Түүнийг ирэхээс өмнө намайг аваад яваач. Гоё. Бас баяртай. Цагаан цаасан дээр үлдээсэн бүсгүй амьдрал. Гүнэг харуулсал аз жаргалгээд бүх зүйл шингэн үлдсэн тэмдэглэлийн дэвтэр дээрх цөвлийн хуудас. Өгөөцийг удаанаар эргүүлэн байхтан залуу уйлсаар сууна. Энийг уншиж байх үед чинь би хэдийн чиний хажуунаас явсан байна бах. Тиймээс одоо энд бичээд үлдээе. Намайг байхгүй нэгэд залхуураад хоолоо хийж идэхгүй л байна уу? Намайг байхгүй байлаа гэхэд амьдрал зогссон юм шиг санагдаж байна уу? Үгүй дээ таныг минь. Би л чамаас олдсон болохоос амьдрал одоо чиний хажууд байгаа. Бас миний хайрч гэсэн. Эмээн дэвтрийн сүүлийн хуудсан дээрх бичвэр дуусав. Төвний үлдээсэн хамгийн сүүлийн үгс энд дуусна. Гэхдээ түүнийг их тэрний хайр дуусалгүй өөр дүргэлжлэн. Энэ богинохон цаг хугацаанд амьд тайлбал төрсөн бол буцах ёстой. Гэвч нэг хэцүү байсан ч энэ амьдралын бяцхан хэлхээ. Нэг амьдрал дуусахад өөр нэгэн шинэ амьдрал эхэлнэ. Үлдэж байгаа хүмүүст нь ээжнээ гунигтай бас гаслантай байсан ч амьдрал үргэлжлэнэ. Ээжнээ хэцүү байсан ч ээжнээ хайртай хүнийхэн араас явж ихмаар байсан ч болохгүй. Чамд үлдсэн өөр нандин зүйлсийг хайрлах хэрэгтэй. Тэхийн тулд босож, тэнцэж, зовлонгон туулж амьдрах хэрэгтэй. Зохиолыг үзсэн мөнхөрдөн